хуулийн дагуу тогтоогдсон хэмжээгээр бүх хүн хуулийн этгээдээс төр заавал төлөх ёстой буцалтгүй шинжтэй хураамжим. Татвар нь ил доод шударга байх ёстой, татварыг бүх нийтээр төлдөг байх, татвар төлөгчдөд татварын хэмжээ ба хугацааг урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Төрийн мөнгө хөрөнгийн гол их үүсвэр нь бүх төрлийн татвар байдаг. Засгийн газрын төсвийн 70%-ийг татвар бүрдүүлдэг бөгөөд төрийн үйлчлэгэний байгууллагуудыг санхүүжүүлдэг. Үүнд сургууль барих, эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангах, өдөр үйлчилгээ гэх зэрэг олон зүйлийг санхүүжүүлж амьдрах таатай осныг бүрдүүлжээ. Татвар төлснөөрөө бид бүхэн ямар үр ашигтай вэ гэж юу? Тэгвэл иргэдийн амьдрах орчин нөхцөл таатай бүрдэн, нийгмийн халамж үйлчилгээ сайжирна, зарим мэргэд эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авах бүрэн боломж хангагдана. Та бүхэн татвар төлөхгүй байх нь ямар сөрөг үр дагавартай мэдхүү. Тэгвэл төсвийн орлого дутагдаж, төрийн үйлчилгээ доголдно, амьдралын идэвх чанар буурна, иргэдийн нүдгч бус байдал үүсэх зэрэг маш олон сөрөг талуудтай. Иргэн мөрийн төлсөн татвар нь улс орны хөгжил, нийгмийн доктортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ийм дэргэд татвар төлөх нь үүрэг бич зөвхөн улс орны хөгжил оруулж буй хувь нэмэр юм. Иргэн мөрийн хувь нэмэр улс орны хөгжилд дэвшиг. Элбисийн санг баяжуулах үедээ